За сайн байцгаана уу? Моцныхаа дууг хаалуу би нэрээ. Харнаа. За сайн байцгаана уу? 5 хүн сайн байна уу? Нэ за. Ингээд лайв нэвтрүүлэгч нэг ийм маягтай явах юм бэлээ. Шууд ингээд үзэгч нь орж ирээд. За сайн байцгаана уу? Өнөөдөр 2025 оны 2 сарын 26-ны өдөр байна. Ингээд Тэнгэрийн цаг нэвтрүүлгээ маш удаан завсарласны эцэст ингээд 2 дугаар удирлаа эхлүүлээд маш онцгой сайхан зарим хүнийг урьсан байна. Тэгээд лайв хадгалах учраас шууд ингээд эхлээд ярэ явчих гэж бодож байна. Тэгээд ангар зарим маань манайхан бүгдээрээ мэдж байгаа. Тэгээд танд бас энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд энэ манай нэвтрүүлгийн 2 дугаар удирлын эхний зочин болж ирсэнд маш их талархаж байна. За баярлалаа. Намайг бас хүндтэй зочноор урьж оруулсанд энэ өдрийн мэндийг хүргье. Би ч одоо яг анх удаа л ингэж шууд лайв орж ирнэ. Суугаад ярьж байна. Эвгүй идэх юм билээ нэ за ихэн тий. Тэгээ одоо яванда би бас туршлагач байхаа. Бас нэг өмнөх дугааруудаа хийж исэн жоохон туршлага байгаад байгаа болохоор бол яг хоо ярьж болоо да. Тэгэхээр нөгөө шууд ингээд монтаж энтер гэж байхгүй шүү дээ. Энд чи одоо шууд ингээд лайв явж байгаа болохоор иймэрхүү байдаг юм байна. За өөртөө одоо сонь сайхан юу байна? Ямар ажил хийж гин? Хувийнхаа ажлуудыг амжуулаад бас энэ бүгийнхөө ажлуудыг амжуулаад цагаан сарда бэлдээд яаруу байж гин үү? Одоо хувийн ажил ихтэй байна. Ер нь бол. За бид нар өнөөдөр манай хууч нөгөө Тэнгэрийн цаг нэвтрүүлгийг мэдэн штэ манай зарим бас үзчихсэн багтай зугаарууд тийм. Бүх дугаар. Тэр үед чинь одоо бидэрт мэдээллийн хэрэгсэл айгу бага байдаг байсан. Телевизээр л ингээд нэвтрүүлгүүдээ тэгээ нэг юм одоо фейсбુક интернет орчинд нэг юм влог хийдэг байсан шүү дээ. Бас нэг 9 төмөргээд влог хийжсэн. Ер нь бол ингээд мэдээллийн чанартай хүргийгээ Тэнгэрийн цаг явж ирсэн. Тэр үед болохоор нөгөө хилжсэн одоо бас монголчууд маань бөөм үргэлжлэн талаар нэг сайн мэддэггүй байсан учраас бид нар намтарчилсан маягтай нөгөө тухайн үнэ ингээл танилцуулаад яаж энэ бүгийн зам руу орж ирсэн ингээд энэ сэдвэр ярьдаг байсан юм. Өнөөдөр бол таныг мэдэхгүй хүн баг байхгүй. За ялангуяа манай бөөгийн ертөнц гэд бид нар ярих дуртай тий. Манай бөөгийн ертөнцид бол ангар зарим мэдэхгүй хүн гэж байхгүй маш одоо нэр хүндтэй зарим хүн их одоо энэ чиглэлээр олон үйл ажиллагаанууд хийсэн судалгаанууд ч бас хийсэн гэр музейг бол манайхан бас мэдж байгаа те маш том бүтээн байгуулалт хийсэн яг одоо гарт баригдаж нүдэнд харагдахаар онцгой сайхан зүйлс хийсэн байдаг. За дээрэс нь одоо бас ертөнцгээд подкастууд явж байгаа мэдээлэл танин мэдхүн чиглэлтэй маш гоё одоо яриа подкастууд явдаг. Тэгэхээр манайхан заримынхаа талаар бол илүү сайн бүгдээрээ мэдж байгаа учраас нөх одоо нуршаа танилцуулахад илүүц бидтэй гэд бодож байгаа. Тэгэхээр өнөөдөр хоёулагаа ярих сэдвийн миний асуух юм одоо таны бодлоор одоо өнөөдрийн энэ байдалд одоогийн байдлаар манай энэ мөнх тэнгэр үзэл бөөм өргөчнүүд ямар одоо байдалтай байна. Ерөнхийдөө өнөөдрийн хүртэл одоо бэрх замуудыг туулж ирсэн тий. Тэгээд одоо яг энэ хурдстаар хөгжиж байгаа техник технологийн 900-д байж ин даяарч чинь тийм ээ. Мэдээллийн 900-д амьдарч байна. Энэ үед манай бөөм мөргөл одоо ямар хуу байна. Энэ цаг үед нь яаж нөлөөлж байна. Хойштооч ямар байгаасаа гэж бодож байгаа гэх таны хүний бодлын талаар нэг амар хайрцаггүйгээр гоё ярих гэж бодсон. Миний яг зөв миний бодлолтой энэ чинь бөөм мөргөл чинь өөрөө түүхэн хэлбэртэй 3 удаа сэргэн мандсан байдаг гэж тэмдэглэсэн байна л да. Эхнийх нь хүннүүгийн үед одоо төрийн хэмжээний шүтлэг болсон байна. Тэгээ унан буурж агаад Чингис хааны үед жинхэнэ одоо Монгол төрийн үнэт шүтлэг төрийн хэрэг үйлд оролцдог. За тэгээ баг хаадын үед унан буурж агаад Манжи дарлалын үед их өндөрт сэргэж буцаад одоо бөөм мөргөл их өндөр хүчтэй сэргээд тэгээд унан буурсан. За тэгэл ингээд хувьсгал болоод социализм болоод ингээд бидний энэ шүтлэг чинь биднээс холдчихлоо шүү дээ алсраад. Бид бол шашны шүтлэгтэй буддизмын шүтлэгтэй амьдралынхаа хүн чинь нэг заавал нэг юм
хоёр юмар бие зохицуулдаг юм л да. Эхнийх нь болохоор хүн нийгмийн буюу төрийн хууль тогтоомжийн дагуу амьдардаг. Дараагийнх нь хүн юугаар амьдардаг вэ гэвэл хүн сэтгэлийн хууль тогтоомжийн дагуу амьдардаг. Тэр нь юу гэвэл өнөөгийн бидэнд одоо яг манай нутаг дэвсгэрт хөгжсөн зүйл бол буддын шашин. Тэгэхээр хүн чи яг тэр шашны хууль тогтоомжийн дагуу нас орсон хүний айдахыг хийдэг ч юм уу явна. Гэтэл бидний өөрсдийн язгуурын бөө мөргөл гэж чухам яг юу байсан бэ гэдэг нэг том асуулт гарч ирж байгаа юм. Тэр судалгаа баримт юм ингээд одоо яг өнөөдөр ингээд үзэхэд бол их цөөн тооны эрдэмтэн хүмүүсийн ер нь судалгаа байгаа. Гэхдээ тэр бол тийм гүн гүнзгий гэсэн үг биш шүү дээ. Тэр чинь хаалттай нийгмийн үед судалж исэн учраас тэгэхээр бид нар бөө мөргөл гэж чухам яг бидэнд ямар хэрэгтэй вэ? Тэр үед ямар хэрэгцээтэй байсан бэ? Энэ ямар нэгэн хэрэглэгддэг идэм үү? Эсвэл бидний цус мах оюун бодол санаатай нэгт уялдаатай идэм үү гэдгийг бид нэр мэдэхгүй. Сүүл рүүгээ яг одоо гол санаа маань бол ийм нөхцөл байдал дээрээс бид нарийн зүйлийн огт мэдэхгүйгээр яг өөрсдийн сүнслэг байдлаараа энийгээ сэргээсэн байхгүй юу? Яг өнөөдөр нийгэмд энийг хэн нэгэн тараагаагүй ямар нэгэн гаднаас ороод ирсэн юм биш. Тэгэхээр нөгөө Монгол хүний оюун санаа ген гэдэг дандаа өв эцэг рүүгээ уул ус руугаа явж идэг. Тэгэхээр өнөөгийн нийгэм бөө мөргөл бол дөнгөж одоо сэргээд эхний шатандаа л явж ийн гэж хэлмээр байна. Яг одоо аян зүнгөөрөө өөрсдөө сэрж хөгжиж байгаа. Тэгэхээр аливаа ямар нэгэн бодлогоор хөгжөөгүй яг л өөртөө шингэсэн юм нь одоо хурж хөгжиж штэ тийм. Яг одоо нийгмээр нь ингээ харуул тэр чинь өөрийнхөө зөнгөөр сэрж штэ. Эн чинь зохиогч байхгүй, хин нэгэн үүсгээгүй. Эн чинь хүний яг зүүд нойр, зүн совинтой харьцаж байгаа зүйл. Тэгэхээр нөгөө бөөг бид нэр өөрсдийнхөө хар ухаанаараа нийгмээрээ чадхаараа ингээд одоо юу гэдгийг юм сэргээж эхэлж штэ. Гэтэл энэ дотор чинь заавал хөгжлийнхөө явцад алдаа оноо байх ёстой байхгүй юу? Тэгэхээр заавал нэг тийм дундуур нь алдах, эндэх одоо буруу зүрүү байдал байна. Гэхдээ уртын холын хугацаанд бол энэ алдаа оноонууд багасна. Тэгээ өнөөдөр одоо 2025 он. Арай 10 жилийн өмнөхөө бол арай өөр болсон. 20 жилийн өмнө бол одоо бөө мөргөлийг бид сайн мэдэхгүй байлаа шүү дээ. Мэддэг хүмүүс байсан. Тэгвэл зөөнт одоо бол бүх олон мундаг эрдэмтэй улсууд амьдралаа зориулж байгаа, бөө судалж байгаа залуучууд, хүүхнүүд янз янзын байдлаар энийг ингээд өөр өөрийнхөө чадах чинээний хэмжээгээр нийгэмд энийг танилцуулж ийн л да. Тэгвэл сайнны хажуугаар саар заавал байна. Тэгж явж ич сайн муу хоёр гэдэг юм жингийн тухай дээр тэнцвүүлэгдэж үзэгдэнэ. Нэг үе бодвол хүмүүс энийг бас их халуун дулаанаар хүлээж авдаг. Арай илүү ойлголттой энэ бидний язгуурын юм гэдэг утгаар нь яг энэ байдлаараа одоо цаашаага өшөө явбал бидний энэ үндсэн шүтлэг мөргөл гэдэг яг юунд бидэнд хэрэгтэй вэ? Бид яах гэж шүтэх ёстой юм? Энийг бид нар одоо алсын замд хариултыг авах байх. Өнөөдөр ангар гэдэг хүн бол хариулт өгч дийлэхгүй. Яг нэг юмний суур тавина. Надаас хойш эн чинь дахиад үргэлжлэнэ. Хэдэн зуун жилээр. Тэгэхдээ бид нэр суурьа маш сайн судалгаатай, маш сайн одоо нухацтай их тийм зөв тавьж өгөхгүй бол буруу ямар нэгэн байдлаар энэ юмаа түгээж дэлгэрүүлвэл дараагийн үе энийгээ буруу хүлээж авна. Одоо байшин барилаа гэхэд чинь бид нар бас хөрс шороогоо эхлээд бэлддэг те. Тэгэхэд яг 90 оноос хойш бөө мөргөл Монгол сэргэж явах явцдаа ямар ч одоо бэлтгэгдсэн хөрс байгаагүй шүү дээ. Яг үнэндээ тэр үед цөөхөн тооны одоо удган зайрын хүмүүс бол одоо энийг цааш нь салбарлуулж ийм юм байдгаа гэдгийг таниулж эхэлсэн. Тэр үед одоо бүр саяхан нэвтрүүлгээ хийж эхлэх үеэ ингээд урсч бодож байна л та би. 2008 онд ингээд анх нэвтрүүлгээ хийж байхад бол бөө гэхэр хүмүүс юу гэж ойлгох гэхээр за нэг хүн хараад алдгал нэг ийм л айхтрал одоо муу байж бөө гэдэг нэг үг мөхтэй тий. Ийм л хөрсөн дээр одоо өстой намгархах газар мөнх цэвдэгтэй газар гэдэг шиг байшингийнхаа хундамыг зоохж исэн тэр үеэс эхлээд яах вэ яг нөгөө таны хэлдгээр өөрсдийнхөө дотоод аян зүнгөөрөө энэ нь хүнд нөгөө нэг юм
элэг гэж нэг юм байдаг шүү дээ Монгол хүнд. Яалтчгүй өөрсдийн язгуурын бөөмөргөл учраас хүнд нөгөө хичнээн мэдгүй танихгүй цусны ясны эд эс нь мэдж байгаа юм болохоор энэ аяндаа маш хурдцтайгаар суурин тавигдчихлаа гэж би бодож байгаа. Ер нь бол тавьж ин тэг хүмүүс мэддэг болчлоо. Өмнө нь бөө гэхээр хараад гин гэсэн манай удам тийм байхгүй гэ баг одоо ах トゥ амраг садан ур одоо удам юу гэх тийм те ураг хоорондоо холдох, муудалцах, ойлголцохгүй тийм юмнууд зөндөө байлаа шүү дээ. Хувийн харилцаан дээр ш тэр гэр бүлүүдэд. Тэгэх юм бол одоо бас харьцангуй бөөгж нэг юм байна гэдэг суурь олоод авчлаа. Тэнгүүт одоо энэ дээр энэ чинь яг бидний ингээд амьдарч байгаа үед энэ цагийн одоо удган зайрангуудын хувьд нэг болоод өнгөрдөг юм биш. Тэр таны түрүү хэлсэн судалгааны хувьд таваад үзэл 3 удаа ингэж сэргижсэн бас дундуур нь унжсэн байна те. Хамгийн оргил үедээ бол эзэн бог Чингис хааны үед хурж ижээ. Тэр үед Монгол бол хүчрэг байсан гэд бид нар бол бахархаад ярьдаг. Тэгвэл өнөөдөр бид нэр суурь хангалттай тавьж чадчихин гэж бодож гинүү та хэлсэн шүү дээ. Суурь сайн байж цаашаа явахгүй бол болохгүй гэд түрүү яриан дотроос чинь тэгэхээр яг одоо бид нэр яалтчгүй энэ нөгөө хувь хүний оноолтоор гэдэг юм уу бидний төрсэн цаг үед таарсан гэх юм уу энэ шилжилтийн энэ суурь тавих үед нь одоо бид нэр төрчсөн л одоо энэ нэг эдис болоод явж штэ бөө удган хүмүүс маань маш олон удган цар хүмүүс байгаа. Тэгэхээр бид нэр суурь дээр юуг анхаарах хэвээр юм? Ер нь та суурь тавигдсан гэж бодож байна уу? Яах хэвээр юм бол энэ дээр таны бодол? Яг зүгээр өнөөдөр ингээд судлаад би бас бөө хүнээс гадна бас өөрийнхөө хэрэндээ судлаад яваад байгаа байхгүй юу? Хамгийн сайн одоо хуучны янз бүрийн баримт үзлээ, эрдэмтдийн бие үзлээ. Хүннүгийн үед Монгол бөө хүннүгийн үед бөө мөргөл их өндөр соёлтой улсууд байсан гэж ярьд юм байна. Бөөтөд тааруул одоо бас одоо тэр үе тэнгэрийн ундаг атгах гэдэг шиг тэгээ бөөнөр нэгэнтээ мэрэгссэн одоо хүчтэй болжээ гэж тэмдэглэсэн байдаг байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр юу хэлээд нэгвэл тэр асар өндөр ёс суртахууны соёл байсан байна. Тийм хүндлэгдэж байна. Тийм тэгэхээр заавал тэр юмыг биедээ тээгээд авж байгаа хүн явж байгаа хүн заавал ёс суртахууны соёл суухаас өөр аргагүй хүрнэ. Хоёр шалтгаан байна. Эхнийх нь хэрвээ танд үнэхээр онгод байдаг л бол тэр онгод таны ямар нэгэн буруу юм хийх тэр далганы чинь хүлээн зөвшөөрөхгүй таныг гисгэн зээрлүүлнэ. Тэгэхээр хүн нэг буруу юм нь хоёр буруу юм нь гурав дахь онгодондоо зээрлүүлэхээс айгаад зүйл голдорлогоо орно. Тэр бол өөрийн тэр эцэг өвгдийн гисгэл юм уу одоо тэр хууль тогтоомж дотор нь оршиж штэ. Хоёр дахь нь энэ бөө бол ангар гэдэг хүний өмч биш. Энэ бол энэ улс үндэстэн язгууртны бүр улс үндэстний оюун санааны эрх чөлөөний шүтлэг буюу соёл. Тэгэхээр ийм юмыг биедээ тээгээд аваа явж байгаа хүн одоо бас их хариуцлагатайгаар барах уу соёл ёс уламжлалыг маш сайн биедээ тээх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо нэг их үхрийн ивэргээс мянган үхрийн ивэр дөргөн гэдэг чинь. Тэгэхээр одоо миний хар бол хамгийн гол юм бол бөө мөрөглийг эхлээд соёл уламжлал талаас нь харах хэрэгтэй байна бид нэр. Ер нь бол би нэвтрүүлэгт орж исэн болохоор асуултанд л энэ дээр бол чөлөөтэй бодлоо хийж болно шүү дээ. Тэгэхээр ерөөсөө эхний зүйл бол соёл. Тэр хүн ямар эрдэмээ яаж сурах бол хувийн асуудал байхгүй юу? Ангаар ч юм уу, өөдөө ч юм уу тэр гэртээ ямар ч эрдэм номыг ямар ч аргаар сурж болно шүү дээ. Тэр өвлсөн бөө мөргөл байна. Өвлөөд сурж байгаа хүмүүс биш таав чинь бөө байсан. Гэтэл тэр зөнгөөрөө тэрийг зүүдлээд хувь заяагаар олоод сурсан хүн байна. За бүр зүрх сэтгэлийнхаа дуудлагаараа эрдэм номтой хүнд шав ороод тэрнийхээ дэг ёсыг дагаад эрдэм сурсан хүн байна. Тэр чин цаад хөгтхүүн хүн энэ дотор байгаа тэр оюун санаанд хадгалагдж байгаа сүнслэг байдлыг сэрэх гээд байна л да. Ямар нэгэн аргаар. Тэгэхээр тэр хувь хүний ямар ч аргаар сурах бол хувь хүний асуудал. Яг энэ бие махбод оюун санаагаа нийгэмд яаж энэ зүйлийг хүмүүс зөв ойлгуулах уу гэдэг бол соёл талаас нь сурахгүй болохгүй. Тийм. Би сүнс хараад байна. Миний онгод тэгээд байна гэвэл нэг өөр. Бид ийм байх ёстой гэдэг үг нэг өөр. Тийм багаз. Тийм. Тэгэхээр миний хар бол одоо хамгийн эхлээд энийг соёл уламжлал талаас нь нийгэм тэр тусмаа яг энэ өсөж яваа залууст Монгол хүний одоо үн цэнтэй нэгэн хэсэг шүү дээ. Нүүдэлчин монголчуудын
хамгийн одоо чухал зүйлүүд бол бидний үдэлчин, бид монголчууд, тэдний шүтлэг, тэдний соёл, тэдний ахуйн соёл, мал аж ахуйн соёл гэдэг бүх соёлууд байгаа шүү дээ. Тэгээ энэ дотроос тэр миний одоо би сүүлд нэг ингээд бас нэг их нарийн судалгаа ингэж бас үзээд нэг дүгнэлт гаргасан л да. Энэ ерөөсөө хүний дотроос өөрөөс нь урган гардаг тэр байгалийн цэвэр оюун санаа юм байна. Хүн яг тийм үедээ хон зөгнөх, өсрөх одоо ямар нэгэн байдлаар заавал одоо төлөөснөх их гэдэг үйл явдал байдгүй юм байна. Тэрийг нөгөө орчуулгахдаа үхэр Монгол гэж хэлсэн юм байна. Үхэр гэдэг амьтан бол их тийм амгалан амьтан юм байна. Сүх далай тэл үхэр амраа гэж. Тэр чинь өөрийг алах гэж яхад амар биш шүү дээ. Тэгэхээр нөгөө монголчууд их тийм номхон хөлцөнгөө ингээ байгаад нь шүү дээ зарим үедээ. Тэг нийгмийнхаа зарим үед бол их хөлцөнгөө. Тэр чи юу гэвэл тэр дотоод сэтгэл зүрхэн тэр байгалийн шүтлэгтэй холбогдоод ирэхээр тийм амар амгалан олддог юм байна. Тэрэнд ямар зохиогч байхгүй. Тэр нь хэн нэгэн хүн тэрийг одоо юу гэдгийг бүтээгээгүй. Хүн өөрийнхөө зөн сэтгэхүүгээрээ дүрмгүй шүтэж байгаа байхгүй юу? Шашны тийм дүрмгүй шүтлэг. Яг энэ байдал маань одоо нөгөө нийгэм шилжих хөдөлгөөнд соёлт ертөнц рүү хөл тавихаар жаахан гажуудж байгаа байдгийг. Тэгэхээр бид нөгөө хитрхи соёл уламжлалаа бас түүхэн алдсны бас нэг юм байна л да. Тэгэхээр одоо та хэллээ шүү дээ хүн энэ бөөх хүн дотроосоо өөрийгөө таньж мэдэх ингэж сэрдэг юм байна. Ингээ монголчуудын дотор байх юм байна гэж тий. Тэгэхээр энэ хүн болгон одоо бөө болох боломжтой гэдэг энэ асуултаа маш их ирдэг юм. Одоо энэ юу гэдгийг хүмүүсийн энэ цаг нийгмийн байдал хуучин бол яг уу ингээд бид нар ингээд одоо идэх хоол унд тэгээ цаг уур эрсдэл уур амьсгал газар нутгийн төлөөх амьд үлдэхийн дайн тулаан тийм л юм бодож сэтгэж одоо хүмүүсийн ингээд цаг нийгмийн дагаад бүгд хувьсаж өөрчлөгдөж байгаа шүү дээ. Тийм үед байж. Одоо нийгэм илүү ингээд тогтвортой тайван аюулгүй хүмүүс ингээд арай нөгөө сэтгэл юу гэдгийг амьдрах орчин аятай тухтай болоод ирэхийн хэрээрээ илүү одоо янз бүрийн юм сонирхож эхэлж байгаа мó гэд нэг талаасаа харахад тийм байхаа эсвэл хитрхи их ин гажуудаад байглаасаа алсраад гажуудаа дотоод сэрхүүгээ мэдрэхээ болоод эхлэхээр эсвэл яалтчгүй ингээд ийм давлгаа болоод ирвүү. Ганцхан монголчууд ч биш ингээд хаа сайгүй л дэлхийн өнцөг болон бүртэл хүмүүс ийм сүнслэг амьдрал дотоод ертөнц далд ухамсар гэд хаа сайгүй л яриад байна л да. Бид нар энэ дэлхийн нийтийн яриад байгаа одоо сэтгэл зүйд дээр ингээд байна штэ. Одоо гений удамшил хүнд яаж нөлөөлдөг вэ гэж тийм ээ. Аав ээжийн ингээд туулсан амьдралын тэр дурсамж хүүхдэд нь тэр хоёрын дундаас төрсэн хүүхдэд одоо генээр нь дамжаад үлдсэн. За энэ хилмигдэлтийн үед өнгөтөө зүстэй өөдтөө ингээд явж исэн нэртэй төртөө соёлтой боловсралтай явж исэн хүмүүсийг хилмигдүүлсэн. Тэр хүн нэг тэр нэг юм айдсан тэр удмын мэдээллийн санд нь үлдсэн. Тэгээ тэрний үр хойч нь ингээд нэртэй төртөө омогтой бараатаа явахгүй цаанаасаа тэрийг дарддаг дарангуйлд гэсэн сэтгэл зүйн хувьд бол юм гений ингээд удамшлын онол байна л да. Тэрэн шиг одоо эсвэл манай монголчуудын тэр мэдээллээсээ байгальтайгаа ойр байснаас илүү сэрхүүн байгаад байгаа мó эсвэл энэ цаг үеийн бүх хүмүүс ингээд сэрхгээл бүгд л нэг далд тухамсар бүгд л нэг юм арай өөр нөгөө хөвшмөл шашнаасаа арай өөрчлөгдөөд энэ хүмүүс чинь нэг юм илүү өөрийгөө нээ дотоод сүнсээ сонсъё гэл ингээд бүгд нэг юм энэ тал руугаа ингээд орчоод байгаа байхгүй. Эндээс ялгаа нь юу вэ? Бүхний ялгаа. Гадны нэг 10 гаруй улсаар бас бүгэн янз янзын юм цуглуулах гэж явж үзлээ. Тэгээ энэ ганцхан монголчууд нэг юм сүнслэг байдалтай биш юм байна. Ерөөсөө тэр өрөнд орно гэдэг үү гэлтгүй ерөн тэр хаяараа ийм сүнслэг болж байгаа юм байна. Хүмүүс зүүдэндээ итгэдэг болж байна. Хүмүүс ямар нэгэн үлийн үрэг буюу карма гэдэгт итгэдэг болж байна. Энэ юу вэ гэвэл хүнийг хайрцаглаж барьж исэн шашны хууль хүний одоо тэр шашин дуусаагүй байж боловч хүний дотоод сэтгэл дотор дуусч байгаа. Хүн ямар нэгэн юмд баригдахаа болж эхэлж байна. Энэ юуг хэлж ийнэг вэ? Жинхэнэ эрх чөлөө гэдэг юм хүн одоо энэ зурж эдэлж эхэлж сүүлийн энэ 21-р оюуны сэтгэлгээний эрх чөлөө. Сэтгэлгээний эрх чөлөө. За тийм сэтгэлгээний эрх чөлөө бол хуучин ном дүрмээр юм хийдэг бол одоо зургийг яаж л бол яаж зурж болно? Одоо
биерээр зураг зурдаг бол аяг тавгаадаг порлон шиг юмар будаа сууж идэг болсон. Хуучин бол тэгвж болохгүй шүү дээ. Хүмүүсийн оюун санаа сэтгэлгээ задарч байна. Яг тэгэнгүүт эрх чөлөө. Хүн хашимгдал байсан ба шүү дээ. Төр засгийн бодлогоор шашны бодлогоор амьдралын бас хэм маяг нь тэгэхээр нийтээрээ нэг юм эрх чөлөө, оюуны эрх чөлөөнд хүрэхээр хүн сүнслэг байдлыг сонирхож эхэлж байна. Ямар утгааргүй дотроос тэр яагаад би ямар ч хүн өөрийгөө ингэж одоо мэдэрж идэг тийм мэдэрхүү байна л да. Яагаад би ингэж юмнаас айгаад байна? Би яагаад шөнө 2 удаа зүүдэндээ даруулав? Би яагаад ингэж үе түгшээд байна гэд өөрт байгаа процессоо дүгнэж үзээд энэ дүгнэлтэн дээр сүнслэг байдалтай холбогдчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр хүний дотор сүнс гэж юм байдаг юм байна. Энэ сүнс гэдэг юм биенээс гардаг, ордог. Тэгэхээр энэ сүнс гэдэг юмтай хамгийн ойрхон мөргөл шүтлэг одоо зүйл юу вэ гэвэл нөгөө бөө болж таарж байна. Яагаад гэвэл тэр бөө өөрөө сүнстэй харьцаж байгаа учраас. Тэгэхээр хүмүүс нийгмээр янз бүрийн өөрт тохиолдож байгаа далд ухамсарт болж байгаа ямар нэгэн далдын асуудлыг шийдэх хамгийн ойрын арга бол яг тэр бөө хүн байна. Тэгэхээр бөө мөргөл сэрж байгаа нь аргагүй хүний оюун санааны эрх чөлөөд тавигдахаар дагаад сэргэж байгаа юм багхгүй юу? Монголчууд 13 дугаар зуунд эзэн Чингис хаан даян дэлхийн амар амгалан эрх чөлөөг Монголд бүтээсэн. Тэгээд тэр хар хорин нийслэл байгуулад дэлхийн 5 билүү 6 хилтэн 5 шашинтан нэг дор байлгахад тэр гадны судлаач нутагтаа очиод ярьсан байдгийг шүү дээ. Ийм улс орн байна, хилийн цаан, далайн цаан. Ийм пассворттай, одоо бичиг баримттай, ийм агуу том гүрэн байна. Тэрэн дотор нэг итгэмээргүй юм байна гэж ярьсан гэж байгаа. Тэр юу вэ гэдгсэн чинь Христос, муслим хоёр нэг дор байна гэсэн гэж байгаа. Тэгэхэд нөгөө загалмаатны аян дайн болж исэн Европ, Дундад Аз хоёр ч хоорондоо итгэл. Тэгээд тэр Европод тэр Марко Полог худалч гэж хэлж исэн гэж байгаа жишээ. Тийм нэр авч исэн гэдээ бүр түүхэн баримт байгаа шүү дээ. Ромын pop эрэхтэй бас үгэндээ дурдчихсан те тэр талаар маш гоё. Тэгэхээр эн чи юу гэвэл тэр монголчууд Чингис хааны баримталж исэн үзэл онол зөндөө байгаа л да. Зөвөр би бөө талаасаа судлахад хүний сэтгэлгээний эрх чөлөөг бүрэн зөвшөөрж исэн байна. Тэгэхээр ямар ч шашин шүтлэг оршин тогтнож болно. Ганцхан хүнд гим хоргүй нийтэд гимгүй байх ёстой. Тэгээд соёл уламжлал буюу соёл талаас нь гэж байгаа. Тэгэхээр эн чинь хүний оюун санааны хөгжлийн явц өөрөө задраад ишөө нэмэгдэх тусмаа хүн ийм сүнслэг зүйл рүү орно. Тэгэхээр бөө мөргөл яг тэр чинь байхгүй юу? Бөө бол хүний шууд утгаараа нэг бол дотоод ертөнцтэй харьцна, нэг бол энэ гадаад байгаль ертөнцтэй харьцна. Тэгэхээр урдаа суулгаж байгаа хүнийг дурж өнтлөн үзээд хараад хилээд юм яриад идэг бөөгийн зан үлд биш үү мэргэлэх. Тэгэхээр тэр хүний нууж исэн хэмээх хүртэл ил гаргаж ийн гэхээр хүн тэрэнд хөссөн үсээгөө датагдж эхэлж байгаа байхгүй юу? Энэ хүн минийг мэдж ийн. Миний дотрыг. Тэгэхээр миний дотрыг мэдж ийн гэхээр миний ирээдүг бас мэджил таараа гэдэг асуулт тавьж байгаа. Тэгэхээр хүн тэр бөөд очиж бөөлүүлнэ. Тэгэхээр энэ хин нэгэн хүчээр энийг тараад зохион байгуулалтаагаар дэлгээд байгаа юм биш. Хүн гэж бодгалтан би өөрөө ийм зүйл би сэтгэл сүнслэг мах байдны хүсэж идэг. Ахаа зүйл хөвсөн өөрчлөгдөж идэг те цаг үеэ дааж байна. Оюун санаа сэтгэлгээ шүтэх одоо мөргөх итгэх үнэмшил бүх юм нь өөрчлөгдөж байна. Энэ бол цаг үеэ дагаад. Тэгээд хүний хэрэгцээг дагаад тэр зүйл өөрөө үржидэг байхгүй юу? Нэг ус одоо хүн сонирхоод уугаад тэр савтай ус бидний хэрэгцээг дагаад тэр усыг олон үйлдвэрт тэгэнгүүт нөгөө нийгмийн хүмүүсийн дотоод сэтгэл зүйн хэрэгцээ гэж юм байна шүү дээ. Утрах, гомдох, ханийжлээсээ салах, үр хүүхдээ алдах. Тэгэхээр энийг яг энэ байдлаа дагаад нийгэм өөрөө маш их бөөтэй болсон байхгүй юу? Тэгэхээр өнөөгийн энэ их маш их бөө яагаад төрвөө гэдэг асуудлын гол хэрэг зүйл бол энэ. Тэгэхээр бид нар энэ нийгмийн хэрэгцээ шаардлага маань өндөр байгаа учраас үйлчлэг одоо жишээлбэл үйлчлүүлэгчид олонтоо болж байна тийм ээ.
Жишээлбэл. Тэгвэл энэ нөгөө түрүүн хоёлаа нөгөө хөрсөө ярьжсэн шүү дээ. Тэгвэл манай бид нар яг одоо энэ хүмүүсийн хөөрхий одоо энэ олон хүмүүсийн хэрэгцээ шаардлаганд нь хангаад өөрсдөө хэрэгцээ шаардлаганд нь таарсан чанартай одоо бизнесийн хувьд ч тийм байдаг үстэй чанартай бараа бүтээгдэхүүн танилцуулах зөв. Тэр хүнд хэрэгтэй юм. Тэгвэл бид нэр одоо яг энэ цаг үе дээр ийм ингээ хөгжлийн явц нь ирчээд байна. Монголд бас маш бүүтэй байна гэх хүмүүсийн асуултанд бол таны энийг сонсоод хүмүүс бол ойлгохоор болж байна. Хангалттай ойлгоод ийм байгаа юм байна гэд. Тэгвэл тэр хэрэгцээ шаардлагыг нь тохируулаад энэ дээр яг Монгол язгуурын бөөм мөрөлийн эртнээсээ тэр 3 удаа энэ сэргэлтийн үедээ гол баримжаа гэж юм бас байна үстэй. Тэгэхгүй дураараа ингээд цаг үе нь боллоо гэх. Яг гоо мэдээж зөв. Танай яриаг маш сайхан сонсож байна. Гэхдээ энэ бол бөө хүн шийддэг асуудал биш. Нийгмийн хүмүүсийн масс гэж юм байдаг байхгүй юу? Тэгэхээр яг өнөөдөр массаараа тэр бөөрөө очлоо штэ. Гэтэл нийгмээрээ нэг юмыг ойлгоогүй байснаа одоо ойлгож байна штэ. Хүний энэ сэтгэлд байдаг асуудлыг шийддэггүй гэж юм байна. Бөө хүн жишээ нь сэтгэлийн тэр болгон асуудлыг шийдэж болдгүй юм байна гэдгийг одоо хариултыг авч байна. Яаж авч ийн гэж би бөө дээр очиод болохгүй байна. Миний энэ асуудал шийдэгдээгүй. Бөө чи худлаа юм биш үү гэдэг асуудлууд гарч ирж байна да. Тэрний утга нь юу гэвэл зарим хүнд тохиолдож байгаа сэтгэлийн асуудлыг тэр сүнслэг, шашинлаг байдлаар шийддэг юм байна гэдгийг бид биеэрээ туулж мэдээ дүгнэлтээ өгтөө худлаа юм байна гэж байгаа. Би их том зургаар харж ярьж байгаа шүү. Тэгэхээр тэрэн дээр юу гэвэл сэтгэл зүйч гэж юм тусдаа яг өнөөгийн нийгмийн хүнд болж байгаа үйл явц, ажлын стресс. Хүн ажлын стрессийг сэтгэл зүйч тийм үү өөрөө зохицуулах хэрэгтэй. Тэрийг яг бөөд очиж ярих асуудал биш вэ шүү дээ. Тэгэхээр бид нар нөгөө шашин шүтлэгт ямар мэдлэг боловсрлоор хандах вэ гэдэг ойлголтгүй байсан учраас бүхэл дотоод асуудлаа энэ бөөд ярьж болох юм байна гэдэг гэвчиг нөгөө бөөд маань байглаас өгсөн өгөгдөл маань тэр хүний зарим имийг засаж залруулж чадахгүй. Яагаад гэвэл хүн өөрөө механикаар бүтээж байгаа зовлон байгаа байхгүй юу? Тийм. Автоматар зүгээр явж байгаад ингээд газар хөл гарна хугараад ч юм уу оншгүй бол тэгэхээр хүн ингээд өөрийгөө зохицуулж эхэлж ш тэрнээс үүдээд. Энэ бүх шашнаар хүн бүх юмаа яриад бас болдгүй юм байна. Тэгэхээр би өөрөө хичээх хэрэгтэй юм байна. Хөдөлмөрлөх хэрэгтэй юм байна. Дээрээс нь сэтгэл зүйч гэж юм дээр хандах хэрэгтэй юм байна. Тэгэхээр одоо ингээд харахаар яг одоо арай гайг болж байна. Тийм. Тэгэхээр одоо хүмүүс тулгымцсан бүх асуудлаа хуучин нөгөө шашны хувьд бол ихэнх шашнуудын үзэл санаан дээр нүгэлтэн бол одоо жишээлбэл нүглээ цайруулахын тулд хандив өгдөг. Ингээ нүглэн цайрдаг ч юм уу тийм. Иймэрхүү одоо ном сурталтай байсан. Тэгвэл хүн яг бөөдөр бол ирээд засал номоо хийлэглээ гэхэд магадгүй тэр сүнслэг байдлаас гэмтсэн юм уу? Гадны янз бүрийн бас хий битээ янз бүрийн одоо цохилтууд байна шүү дээ. Уул хайрхан, лус савдаг гэж бид нэр ярьж байна. Энэ юмнуудаа бол бөөхөн зан үйлээрээ засч болох юм бол заснаа. Зан үйлээрээ бөөгийн тэр арга зан үйлээр өөрсдөө тэр одоо сүнслэг юмнуудтай харьцаад тухайн хүний өөрөө үүсгэсэн сэтгэл зүйн гэмтэл өөртөө үүсгэж байгаа тэр асуудал байгаа шүү дээ. Өөрөө хөдөл залхаг унтанхай ямар ажил баг хийгээд тэгээд мөнгө хүсээд идэх те. Тэгэхээр энэ хоёрынхоо ялгааг нь хүмүүстэй бас ойлгуулж илүү сайн өгөх ёстой. Одоо яг хүмүүс ойлгож байгаа. Тэрийг яаж гэвэл хэн нэгэн ойлгуулах биш. Хүн өөрөө ойлгож байна. Туулж ойлгож байгаа. Тэг яг тэр дүгнэлт нь бол тэр хүнд үлдчихэж байгаа шүү дээ. Ямар юм гэвэл залхуугийн зовлонтой хүнд бөө хэрэггүй байхгүй юу? Тийм. Хатаархын зовлонтой хүнд хэрэггүй. Архины зовлонтой хүнд хэрэггүй. Шунлын зовлонтой хүнд хэрэггүй. Тэр чинь өөрөө өдөрдөж өөрийгөө өдөрдөх ёстой байдлаасаа давсан. Тэгэхээр яг өнөөдөр ингээд нийгмээрээ бид арай илүү сайн нүдээр хардаг болж байна. Тэгээ бас их мундаг хүмүүс бөөнөр хүчтэй чадaltaй эрдэм номтой бөөнөр зөндөө гарч ирж байна. Бас тэр хүмүүс маш сайхан нийгэмд зөв сайхан үйлдэл хийгээд бас эн чинь олон хүн ингээд зэрэг нэг юм яриад байвал тэр юм чинь тэгээд нийгэм
мастерыг дагаж идэг байхгүй. Тэгэхээр бас мундаг хүмүүсийн судалгаа яриа хийж байгаа зан үйл, тахилга, тайлга янз янзын сайхан зүйлүүд байна. Энүүгээр юу гэвэл нөгөө хүний нөгөө шүртэх эрх чөлөө буюу хүн үг дээцтэйгээ уулзах, учрах тэр байдлыг эргүүлж өөрсдөнд нөгж ийн л да. Тэгэхээр ер нь бол өмнө нь бол би өөрийнхөө бодлоос тантай хуваалцаж асууж байгаа юм шүү. Өмнө нь бол би бодож исэн. Энэ бүх хүн энэ засал дом хийн ирж байгаа, зорж ирж байгаа хүмүүс мэдээж ямар нэгэн зовлонтой одоо асуултанд хариулт авах га тий. Хүнд ямар нэг ихтгэл үнэмшил дутаад өөртөө итгэхээ болоод ирэхээр тэрийг гүйцээж дүүргэж итгэлээ дүүрхийн тулд ямарваа нэг юм дээр зорж очиж байгаа юм л та. Тэгээ ингээд бүүдээр зорж ирж байгаа. Тэгвэл бүх хүний одоо ирж байгаа мэдээж бүх хүн байгаль уул ус ингээд энэ бүтэнийхээ гажуудлын засах энэ сайхан дахид таах зөндөө үйлүүд байна. Яг ирж байгаа хүний хүнд хийж өгөх одоо гол үүрэг нь бол тэр хүнийг өөрөө өөрт нь эзэн болгоод энэ яг амьдралын зөв ухаан энэ. Та энэ түрүүний хэлдэгтэй шуунал, хүүсэл, залхуурал энэ юм бол миний хөө чиний өөрөөсөө тарьж байгаа чиний зовлон. Магадгүй удамшлын чинь буруу зөрүүтэй юм үйлдсэн байгаад тийм ээ сүнсний төвшөнд гэдэг юм уу амьсгийн төвшөнд юм гажуудал байгаа бол энэ удаад одоо юу гэдэг тэр онгод тэнгэр нь байна уу тэр улаач удган зарим байна уу өөрийнхөө чадлаар тэр гарц гаргалгааг нь гаргаж тусалж өгье тэр хүний хүч хүрхгүй юм тийм ээ магадгүй хэдийн үеийн өмч болсон юм тэрэнд нь тусалж өгье яг өнөөдрөөс эхлээд та өөрөө ингээд зөв амьдрах зөв хүн болох гэдэг энэ нэмийг л хийж залруулдаг юм байна гэж ойлгож болох уу? Яг зөв. Тэгэхдээ бөө хүн өөрөө бас их тийм хүний зовлон засгаж байгаа бол бас маш сайн боловсрсан байх хэрэгтэй. Тэр бөөгийнхаа эрдэмд бас чамгүй сайн суралцсан байхгүй бол яг ирж байгаа хүнтэйгээ адилхан зовлонтой байвал тэр хүнээ бардгүй байхгүй юу? Тийм шүү дээ. Өөрийнхөө асуудлыг шийдэж чадахгүй. Тэр хүн чинь адаглаад яг хүн эд материалын зовлонг бол барахад хэцүү. Бид энэ наснда ямар нэг юмыг хүсэж хясаж амьдрна. Сэтгэлийнхаа асуудлыг барцсан байх хэрэгтэй байхгүй юу? Юу гэвэл нөгөө янз янзын авир айш, арих дарс, шунал хүсэл, төргөн уцаар уур юмныг бараад дууссан байж ч урд байгаа хүний сэтгэл дотор тэр үйл явдлыг өөрт нь хариуцлагатайгаар хүн байх зарчмыг ойлгуулна уу гэхээс биш яг өөрөө сайн тэр зарчимдаа суралцаагүй гэх юм уу одоо биеийн бэлтгэдэггүй хүн яг хор болно. Тэгэхээр нөгөө гадуур гомдол мэдүүлээд нь штэ. Би бөө дээр очисон чинь бөө намайг инглээ. Бөөнэр дээр очихоор намайг тэгж залдиж гин. Нэг бөө намайг зодлоо гэд ингээд нь штэ. Архи ууж байгаа нүүр ам минь дэс зогчлоо гэд гомдлууд байгаа штэ. Надаар хэлдэнгүү. Тэр чи үгүй тэр тэгээд тэр чинь нөгөө бөөл гэдэг нэрийг л зүүж байгаа учраас тэр бөө гэж юм чинь унж байгаа юм. Тэгэхээр хүн бөө хүн өөрөө ихний хитэн жил маш сайн одоо энэ юмда сэтгэл суралцах, сэтгэл зүрхээ зориулах, дээрээс нь энэ хүний өөрийн нэг юм дийлдэш хүний хэдий юм байна л да. Тэр бол юу гэвэл хүний энэ сэтгэлийн асуудал. Хүн ер нь гадаад өнгө үзмж амьдралынхаа байр байдлыг яаж өөрчилж чадна. Үс талгай нүүр ам. Хүн энэ дотор байгаа хүнээ өөрчилөхөд маш хүнд байдаг. Тэгээ бид нар энэ юм ингээд нэгэн тогтцохоор энэ хүн ийм л гэж ойлгодог учраас хүн төрлөختөн тэр тусмаа монголчууд хүүхэд бахаас нь хүмүүжүүлэх гээл үзээд идэг. Тэгээд бид нар нөгөө багын хүмүүжил сайтай гэдэг нэг үгийг гаргаад байна шүү дээ. Тэг юу гэвэл энэ тэгэхээр энэ тэр тусмаа жаахан нас ахмаг байж байгаад насан туршид бөө болвол өөрийнхөө энэ сэтгэлийн асуудлыг маш сайн захирах хэрэгтэй. Дээр үед бөөг бас их багдан бөө болгож ирсэн. Хоёр янзаар болгож ирсэн тийм судалгаа байна л да би үзээд нэг нь их багдан болгож ирсэн юм байна. Тэгэхээр имтэйгүү. Тэ одоо дөнгөж ихтэй хөнгөрөх хувц өмсөхгүйгээр тэр онгодын одоо дуудаад аргадаад нас биеийн төрхөөр өмсгөн ш. Тэгвэл юу гэвэл нөгөө цагаан цаас шиг байгаа тэр сэтгэл санааны бохирдолгүй байгаа тэр онгодынхоо одоо мэдээлэлээр хүмүүжчихнэ ш тэр чинь. Хоёрт нь бол нас яваад ирэхээр болгож юм 40 гараад алдаа оноогоо үзээд дуусгаад одоо юу ч сонирн биш болсон цагт ингэхээр нэг ийм хоёр зарчим л үйлчилдэг байж. Одоо бол идэр яг залуу хүн бөө болохоор алдаа их юу гэвэл тэр хүнд чинь бас нэг ийм амьдралын бусдтай адилхан амьдрмаар байна тий. Тэмүүлэл ямар нэгэн сэтгэл зүйн ийм буцламгай байдлууд байна л да. Гэр бүлээ басмаар байна. Тэгэхээр нөгөө хоорондоо тэр бөөтэйгөө зөрчилдөж ийн л да. Сэтгэлийн хувьд бол ажиллаа хиймээр байна. Тэгэхээр бас бөөлмөр байна. Бөөлөд явах юм бол хүмүүс чи ажил төрөлгүй
бөөгөр мөнгө олдог мó хогийн юм гэж муулуулна. А бөөгөө хаяад одоо ажил хийгээд хаяа нэг бөөлвөл энэ шиг бөө гэж юу ийсэн тийм сүрхий бол бөөлөө явж явахгүй яасан ингэн тэгэхээр чи нөгөө сэтгэлийн юм асуудлуудаа шийдэх гэх тэгээ энэс болоод нөгөө залуу бөө нэрийн шин залуу бөө болж байгаа улсуудын нэг юм шантраад тэр тэнгэрээ эцэг өвгдийнхөө шүтэнийг хайж гээж байгаа тохиолдол бас нэг талаасаа харагдаж байгаа. Их байгаа тийм. Яг хүн ингээ шүтэх бөөлөхгүй байж болно. Тэгвэл тэр бөө гэдэг бол эцэг өвгдийн шүтэн учраас адаглаад гэр орондоо залж явах ёстой. Тэр хүний сэтгэлийг. Тэгэхээр нөгөө жоохон ингээд бүтэхгүй болоод ирвэл энэ худлаа. Энэ намайг буруу бөө болголоо ч гэдэм үү. Хүмүүст бас маш их учир байна. Тэгэхээр бидний нэг юм нийгмийн харилцаа, шашин өөрсдийн шүтлгийн харилцаа хоёр тийм авцалтахгүй байдлууд байдаг. Тэгэхээр бид нэр одоо бөө мөргөл маань танигдахгүй байж байгаад мэддэхгүй хараадаг байж исэн гээл ойлгож исэн чи одоо хэрэгтэй юм байна гэд хэрэгцээ шаардлага нь болоод олон ингээд харилцаанд орж штэ бөө удган хүмүүс нийгэмдэр байгаа хүмүүс ингээ хоорондоо харилцаанд орж ин. Тэгэхээр бид нэр аль талдаа энийг бас юм ойлголттой байх хэрэгтэй. Хүний ямар ч бай, бурхан бай, ямар ч шашинтай хүн бай, ямар ч үзмөрч лам бөө юу эсийн таны өөрийн сэтгэлдээ үүсгэж байгаа зовлон бол та өөрөө л засах юм. Үнэхээр одоо хүндлэнгөөс засаж болох юм нь бол тодорхой хэмжээнд чадлынхаа хэрээр засах чиглүүлнэ гэд ингээд байж байгаа. Энэ ялгаатай. Тэрнээс тэнд очиод хүсээд очичдаг тий. Очиод болохоо очроо энэ бүр чи шал худлаа юм байна гэдэг биш. Үйлчлүүлж байгаа хүмүүс ч гэсэн өөрсдөө юунд энэ тусцаа үзүүлэх боломжтой юм. Юуг нь би өөрөө засч үзэх боломжтой гэдгээ бас ялгаж салгаж ойлгох юм байна. Тэгэхээр хоёлаа сэргээд суур яаж тавигдсан бэ гэдэг нэг асуултынхаа хариуг ингээд авсан чинь ерөндөө бол одоо суур маань битүүрийн яриагаа дээр би дүгнэлт хийхэд суур маань бол одоо тавигдаал явж байгаа юм байна. Яг тавигдаал явж байна. Гэхдээ энэ суурийг зөв тавихын тулд манай одоо энэ мөнх тэнгэр үзэлтэй за бөө мөргөлтөө энэ удган зайран улаачийн замаар явж байгаа улдууд маань мэдээж тэр зүн совин зүүд нойр өөрийн онгод тэнгэр ямаараа суралцахаасаа гадна өөрөө хувь хүнийхээ хөгжлийн тал дээр энэ сэтгэц зүйн тал дээр академик судалгаа маш сайн судал хувь хүний хөгжлөөс гадна тэр зүм мэдрэмжийн хөгжил бол яах вэ байж штэ. Тийм байгаа болоод бөө болж байгаа шүү. Гэтэл хувь хүний бие авч явах үзэл санаа байдал бөө хүнд цээрэлдэг ёсууд биш шүү. Энд тэнд очиод шилтэй арх угаад саваад унаад иж болохгүй нь байна. Тэгэхээр уучлаарай яргийн таслаад нэг юм асуучаар ингээд байх юм аа. Бөө хүн бол ерөөсөө онгодоосоо сурдаг. Язгуурын бөө мөргөл бол маш далд хэлбэрээр оюун санаагаар сурдаг. Одоо гаднаас ямар ч одоо ном ерөөсөө огт уншдаггүй гэдэг бас зарим хүн тийм байна. Гэтэл мэдээж энэ дээр шинээр улаач болж байгаа улсууд маань ерөөсөө л одоо онгодоосоо суралцах юм байна. Тал бүрээс нь бид нар суралцах хэрэгтэй биз дээ. Ер нь эрүүл ухаанаар бодоод үзэхэд энэ дээр таны нэг юм бодол. Та бол энэ музейн ажил бол асар том ажиллагаа. Энэ дээр нэг ингээд олдвор олоод ирчээ зүгээр нэг зүүгээ тавьчихдаг юм биш байх. Тэрийгээ судална. Тэрний он цагаар нь аялна. Тэгэхээр та бол маш олон судалгааны материалуудыг уншсан байж таараа. Би бол таныг бол нэлээд боловсралтай хүн, сэтгэл зүйн талаар ч гэсэн бас нэлээд бас мэдээлэл мэрэгчлээ гэж сонсч байсан юм байна. Тэгэхээр та ер нь бол одоо энэ үзэж байгаа энэ шинээр бас энэ онгодын зам руу орж байгаа энэ улаачийн цагаан жимээр жимэлж байгаа хүмүүст таны яг ингэж өгөх зөвлөгөө юу байх юм? Яг юм байдаг юм. Төрөвгаан судалгааны материалыг уншиж үзсэн. Бөө мөргөлд нэг суралцах гэх юм уу одоо хэдэн янз байна. Нэг хүүхэд их бага сургуульд ороод нэг багшаар 10 жил заалгадаг. 10-20 хүнээр. Бөө мөргөлд тэр онгодоороо хөлөглөж хөглөж мэдээлэл авж байгаа чинь дөнгөж 30-40%. За тэрэн дээр нь тэрийг баяжуулж өгдөг хүн нь багш нь. Номондоо бол. За тэгээд ингээд нэг 60-70% болж байна да. За дээрэс нь энэ уул хайрхан тахилга тайлгаар явах чинь дахиад 20-30%. За энэ дээрээсээ нэмээд хуучин цагийн бөө мөргөлийн соёл уламжлалтай танилцсан гэдэг бол нэг ёсондоо бид түүхтэйгээ танилцсан гэдэг бол 100% болж байгаа. Тэгэхээр
эн чин заавал би ганцхан миний онгод надад хэлж байгаа та нарт хамаагүй гэж ярьдаг эд биш. Эсвэл миний багш бүгдийг заасан гэж ярьдаг эд биш. Олон талын учиртай дээр үеийн бөө мөргөлийн судалгаан дээр бичсэн зүйл дээр багшийн онгодыг 3 жил дахиж хажууд нь сахин суусан гэж байгаа. Тэгээд тэр 3 жилийн дараа багш нь хөлийн дөрөөнд гарын ганцхан түргээд 3 жилийн дараа одоо чи хүн үзээд яваарай гэж хэлээ. Тэгээ шавн явахдаа бөөлөх болгондоо багшийнхаа тэнгэрийг дуудан бас тахидаг байсан гэж харагддаг. Тэгээд Монгол бөөгийн яруу найргийн дуудлага тамлаганд онгодоос өөрт багшаас шавд гэсэн тийм юм байна. Бичиг сурулж. Тэгэхээр тэр чин сайн хүний шав болоод тэр хүний цог золбоо гал хиймэр тэр нэгт баяж чинь онгодоос тэгэхээр ганцхан онгодоороо тэр бүх юм болно гэж байхгүй. Энэ Сэлэнг аймгийн Алтан булгийн музейд Лайшир гэж удганы хоёг байдаг байхгүй. Би үзэсгэлэнд гаргаж ирсэн. Тэр удган 60 доонд нас барсан. Тэр удганы намтрыг үзэхэд тэр удган бүдүүн гэж Сэлэнгийн том одоо их халах удганы шав болж исэн гэж байгаа байхгүй юу. 16 настай охин очоод тэгэхээр чин тухайн үеийн нарийн имийг бид мэдэхгүйч тэр хоёр багш болоод тэр хүн тэрэнд чадах юмаа заасан байна. Тэгээ юу заадгүй тэр хүн яаж бөөлөх бол тэр хүний сэтгэлийн доторх асуудал. Бөө хүний ёс дэг тэр нэг нүдэн баримжаагаар хаана бөөлдгүү вэ. За шав минь түүх юм ах шидчихдэг юм шүү. За бие ингэж за онгод тэр чин дуршлагаа хуваалцж байгаа хэлбэр. Тэр 10 жил бөөлөө дуршлаг баримтлуулсан хүн янз янзын музей тулцсан байна да. Тэгээ дараагийн хүн хэдийн онгодтой байсан ч тэр хүнээс дуршлагаа хуваалцж байгаа. Бид ер нь өөрийн сурсан дуршлагыг өрөөл заахыг л томьёолохдоо багш шав гэдэг л үгээр хэлээд байгаа шүү дээ. Туршлагаа солилцоод байгаа. Тийм тэр хүн дуршлагаа заагаад алдаж эндэх асуудлыг багасгаад байгаа байхгүй юу? Багшгүй явбал их олон алдаа гарна. Багшгүй гэдэг хүн чинь тэгэд багш шавийн тэр хоорондын ёсдыг гэдэг Монгол бод асар нарийн. Тэгэхээр бид энийг бас ингэж бас жаахан ялгаж салгах хэрэгтэй. Тэгээд нэг л багш болвол болсон шиг болоод болохгүй бол тэгж одоо хоёрын хооронд олон хүнд хадаг барьж гүөх хэрэг байхгүй. Өөрийн заяа төөрнө. Тийм. Өөрийнх нь харсан заяа нь төөрчдөг. Одоо жишээлбэл энэ дээр ийм л дээ. Би одоо төрсөн эцгийнхээ мэдэн штэ тийм ээ аавыгаа. Тэгэл онгод тэнгэр ба тийм л юм. Одоо удмын онгод тэр. Тэгээд манай онгод хаа вэ хин гэдгийнгээл хэнгэртэй болгон дээр гүгээл яваад байвал бас сэвтэн гэж юм бас байна үз. Тэр сэвтгэхэр барах уу өөрийн тэнгэр ген гэж байна. Тэр бөөгийн онгод халих, баалах, өөрөөс нь халих, баалах, зайлах. Тэгээд тэр бүр ийм тонилн гэж байгаа. Тэр нь болохоор лайнаас болж тонилсон гэж байгаа. Тэг ийм олон юмнууд байна л да. Тэгээд цэрвэн гэж байгаа. Тэр юуг бие бузартахаар цэрвдэг гэж байгаа. Холдохгүй ч гэсэн ингээд өөрөөс нь зайтай байгаа гэдэг. Тэгэхээр тэр нэг хүн дээр очиод тэр итгэл үнэмшлийн асуудал л да. Хүн бас тэгээ ер нь нэг юм үнэмч байдал гэдэг үйлдэл жоохон багассан байна. Тийм. Хүн чинь бас ингээд нэг юмд үнэмчээр хандаж тууштай явах ёстой л да. Тэгжиж үр шимийн үдсэндээ шууд одоо нөгөө багшийнхаа туршлагыг одоо хэлсэн энэ бол маш гоё одоо цаг үе олсон үг байла. Нөгөө шавнартаа юм заагаач гэдэг нэг иймэрхүү шүүмжүүдийг би одоо ингээл хүмүүсийн бичиг мчинд орс хардаг байхгүй юу. Энэ шавнараа авсан болвол юм заагаач гэдэг. Багшаасаа бас юм сурахын тулд шав өөрөө үнэнч шаргуу тууштай хичээнгүү бэжиж хүнээс бас нэг зүгээр ч бас нэг юм авчдаггүй баг. Тэр ёс зүйтэй байх хэрэгтэй. Би тань бөөгийн багшав гэдэг барилдлагын утга нь бол яг нарийнда бол тэр онгодын дуудаад дөхүүлж өгөөл орхитгийн гинэлтэй хуучны ёсонд. Тэр хүн бол тэр онгодыг байгалийн шалгарлаар өөртөө буулгадаг гинэ. За багшийн хэрэг юунд байдаг вэ гэвэл нэг ийм юм болдог гин. Дээр үед нэг том зайран хүн багшаасаа алстаад хол явсаад одоо бараг 20 гаруй жил уулзаагүй юм байна л да. Нутаг ондоо учраас тэгээд нэг хүний хатуу үйл хэргэнд бөөлж ягаад
өөрийнх нь одоо ухаан алдаа тэрэндээ дийлдсэн юм байна. Тэгсэн чинь нэг тийм өөрийнх нь онгодоос гадна өөр онгод ирээ тэр хүнийг татаж босгосон гинэ. Тэгээд ам үлдсэн байна. Тэгсэн чинь тэр юу вэ гэд дараа нь тэр бөө бодсон чинь тэр багшийнх нь онгод. Тэгэхээр багш шав гэдгийн утга нь чи насаа нь чөтгөр төлөхгүй гэж амьд хүн хадаг барьж байгаа юм. А хэрвээ багшгүй өөрөө бөө болно гэдэвэл бөөгийн эртний ёсонд чөтгөрт насаа төлсөн гэд жаахан охор буюу богино насалдаг ёс байна. Тэгэхээр хоёрт нь тэр багш ямар хэрэгтэй вэ? Заавал тэр юм заагаад халбгүй. Чиний насыг дааж идэг юм байхгүй юу? Бөө хүний насыг даана. Сайн багш дээр очиод миний нас буйныг л дааж яваарай гэд тэгээд тэр онгодоо дуудуулаад өөртөө нөхцөөд тэр цагийн уртад нөхцөн. Бид нар ингээд олон талын ийм өрөөсгөл ойлголт ч юм уу нэг талыг барьж яриад байна л да. Тэр би судалгаа яриад надаас мундаг судалсан хүмүүс зөндөө. Зүгээр яг би нөгөө үнэхээр бөөгийн хувцас идэл хэрэглэл цуглуулж байгаа учраас уншиж судлахаас өөр аргагүйд хүрж байгаа байхгүй юу. Яагаад гэвэл баахан юм цуглуулсан хүн чинь тэрийнхээ учрыг олох хэрэг гарна үсттэй. А тэгэхээр тэрэн дотор ингээд зөндөө маримт янз янзын ингээд гадны хил дээрээс орчуулад үзэхэд тэр багшаа бол тэр бөөгийн уламжлал ёсонд заяагаа холбодог гинэ. Тэгэхээр их тийм тэгш сайхан яваа, амьдрал тогтун, их тийм шунал хөсөлгүү, тийм их одоо нүд тайлсан хүн дээр шав ороход яг тэр хүнийхээ буйныг авдаг гинэ өөртөө. Заяагаа холбож байгаа шүү дээ. Одоо нүүр таарна, заяа нийлнэ, тал таарна. Тэгээд насан туршдаа уулзаагүй ч гэсэн одоо нэг л уулзаад салсан ч гэсэн өхөн өгтлээ тэр багшийн тэнгэрийг мөргөдөг гин юу гэвэл яг амийн 3 удаа авардаг гинэ. Тийм учраас тэр багшийн онгод ирж амийн авардаг учраас Монгол бөөгийн дуудлаганд багшийнхаа онгодыг давхар магтдаг байхгүй юу? Монгол бөөгийн яруу найраг дуудлага гээд бүр энэ хуучин номон дээр байгаа тэр үндэсний номын санд байгаа. Яруу найргийн аман зохиолууд дээр бөөгийн тамлаг дуудлагуудыг эртний бичээд авсан. Тэрэн дээр тэр багшийн тэнгэрийг магтан дуудалж байгаа тэр хуучны бөөнөрийн дуудлагууд байгаа. А надад бас бүр баримтаараа яг судалгаагаар очиод тухайн үед бичиж 60 доонд авч исэн баримтууд нь байгаа. Тэгэхээр эндээс ингээд судлаад үзвэл багш шав гэдэг хоёр хүний хооронд учирч уулзаагүй ч гэсэн нэгээ нас нь муу шав бол багшаа уруудулдаг юм. Тийм болохоор бас сайн сонгож авахгүй бол багш маань өөрөө баларх нь биш үү? Шавн тэнд одоо арх уугаад ч юм уу буруутлаа штэ. Багш нь тэр үлийн лаг хамт үрдэг гинэ. Тэгээ манай багш надад амьд байхдаа хэлж ийсэн. Чиний шав хүнтэй хараалцаад балархад хамгийн өндөр цэг дээр нь тусахгүй юу? Шавыг чинь үлийн лаг чиний толгой дээр тусна. Шавыг даадгүй гэж хүн байдаг. Чи бол шав даахгүй бөө. Их битгий тоог нь олон болгоорой гэж хэлж ирсэн. Тэгээ би бодож ирсэн. Тэгэхээр нөгөө энэ судалгаа талаа хүмүүс дэлгээд хүмүүс энийг авах нь авна үз, орхих нь орхино үз. Өөрөөсөө бас жоохон уншиж судалгааны академик төвшний судалгааны материалуудаа танилцлаа гэж та тэндээс нэг юм одоо сурах га таны ингээд одоо үндсэнтэй юм руу чи нөлөөлөд байгаа юм биш, та өөрийнхөө мэдлэгийг тэлнэ. Дээрэс нь хүн нэг дотроо ингээ өөрийнхөө онгодоос сурж мэдсэн юм нэг бодоод болгоож явж байгаад өөр нэг ингээд хүний юмтай харьцуулаад ингээд нэг батлагдахаар нэг баярлдаг та хүн ч бас өөр нэг хүн ингэ боддог юм биш үү гэд. За тэгвэл өнөө цаг үеийн одоо нөгөө хөрсөн тавьсан бөө мөргөлүүд одоо явж байгаа энэ цаг үе дээр юуг анхааруул зохилтой байна. Энд дээр та бас нэг юу одоо үзэж байгаа хүмүүстэй зориулаад сүсгт нь олон дооч тэр одоо энэ замаар явж байгаа хүмүүстэй чи юу дээр их анхааруул зүгээр алдаатай юм юу бэ? Одоо та би бол дандаа бөөмөрлөө магтаж ярьсан 96 дугаар хийсэн байхгүй юу? Одоо болохоор бид нэр шүүмжилж болохоор болцсон. Одоо нөгөө нэг хоёр хөл дээрээ зогссон байхгүй юу? Бөөгээд. Одоо нэг ингээд нэг алгадчихад бол нэг далбигаа босоод ирэхээр болцсон. Тийм учраас одоо бид нэр жоохон шүүмжлэлтэй байх юмнуудаа хэлж явахгүй болвол одоо миний дүгнэлтээр штэ одоо энэ бол миний өөрийн дүгнэлт тахгүй энэ нэвтрүүлгийг Тэнгэрийн цагийн нэвтрүүлгийг хийгээд явсан хүнийхээ хувьд 96 дугаар бол багхгүй дугаар дандаа удам дамжсан бөөнүүдтэй уулзаад явсан би аль болох тэр цаг үеийнхээ одоогоос 15 жилийн өмнө биш штэ. Тэгэхээр одоо бол жоохон шүмжлэлтэй надад санагдчихж байгаа юм.
Тэгэхээр би бас жоохон судалгаатай, арай жоохон юм үзэж, нүд тайлж, хол яв, зовс, жаргаж үтсэн хүний хувьд хэлэхэд та юун дээр нэг анхаарч хараа гэж хэлмээр байна. Жоохон нэг шүүмжилч үү юу вэ? Одоо бөөнөрт Бөөнөртэй бас энэ одоо үйлчлүүлж байгаа хүмүүстэй бас. одоо би ч одоо тэгж их бүхтийг дүгнэх хэмжээний юм биш. Яг яарсан өөрийнхөө бодлоор юу анхаарч зүгээр байна гэх тийм. Яг янз янз байна. Хэлмээр юм зөндөө. Жишээ нь бөөхөн даруухан байхгүй бол тэр онгод хайна. Бөөхөн бол бусдыг хараалгаад өөхөх нь хийсэн илүү Магтаалаар өөхөн. Өөрөө өөртөө л авалт юм. Нийгмээрээ жоохон шашин шүтлэг энэ зан үйлийн зүйлд их тийм ухаантай боловсронгуй орох хэрэгтэй. Янз янзын хүн дээр очиод янз янзын байдлаараа хохирч тоглуулчаад дараа нь тэгээд ингээд чадж байгаа хийж байгаа ч юм уу сайн явж байгаануудыг цохон доромжуулах ч юм уу нийлүүлж хийж болохгүй энэ дотор мэрэгжлийн гэхэд хаашаа тэгж хэлж болохгүй л байна л да. Тэгэхээр сурсан энийг туршлагагүй хэлж байгаа зарим нь амьдрал ахуйгаа тэр чигт нь энэ лүү зориулаад ингээд орцсон хүн гэж байна. Тэгэхээр бид шашин шүтлэгийн хувьд маш их тийм мэдлэгтэй байх хэрэгтэй. Хоёрдугаар одоо яг өнөөгийн нийгэмд бөө энгийн хүн хоёр нэг шугамн дээр ижилхэн хүн байхгүй юу? Би бол иргэн хүн Монгол улсын. Тэгэхээр та нартай л адил өөрийн өөртөө эзэн болж хариуцлагатай хандахгүй бол болохгүй. Бид өөрсдийнхөө л эзэн байхгүй бол бидний эзэн хинч байж магадгүй. Хажуудах хүн байж магадгүй, нэг бол тэнмэл сүнсч байж магадгүй, нэг бол одоо би өөрийгөө алдсан байхыг мэдэхгүй. Тэгэхээр хүн ер нь өөрийнхөө маш сайн удирдах ямар байгаагаа мэдэрч чадчихвэл яг асуудлыг хүн шийддэг юм байна л да. Яг тэгэл алдаад ирэх юм бол хүн өөрийнхөө асуудлыг шийдэж чадхаа байхад хин нэгэнд хандна. Тэр хандж байгаа хүнээрээ шийдүүлж чадхаа байцдаг юм байна сүүл рүүгээ. Тэгээд өөртөө ч итгэдэггүй, бусдад ч итгэдэггүй. Тэгээ ийм хүмүүс бол маш их юм үгүйсгэж ярьдаг юм байна. Тэр чинь сэтгэл зүйн асар их тийм далд гутгал явагдаж шүү. Тэр одоо энэ нийгэмд бид нэр сэтгэлийн маш өндөр ёс суртахууны соёлтой баймаар байна. Тэр тусмаа залуу хүмүүст бол одоо тэр соёл гэдэг чинь өөрөө хүний одоогийн гоёл чимэглэл байхгүй юу? Хүн өмсөж зүүх одоо мэдлэг мэрэгжил боловсрлоороо биш яг энэ соёлоороо гоёж явах хэрэгтэй. Тэр ямар ч муу хувцастай байж болно. Гэхдээ тэр үнэхээр гоё бусдад дараа болдоггүй байж болно шүү дээ. Тэгэхэд хичнээн сайхан машин унчаад явган хүүхдийн зам дээр тавьчаад яваад өгч байгаа үсттэй. Уг нь тэр чин төрийн албаны том дарга байсан байна шүү дээ. Сая тийм юм явж илээ ш. Тэгэхээр нийгмээрээ сэтгэлээр одоо энэ их тийм сэтгэлийн ёс суртахууны өндөр соёлтой бол тэрийгээрээ их гоё чимэг хийж тэрийгээрээ гоёж яваасаа гэж би бол хүсэж байна. Баярлалаа. Стол сайхан. Хамгийн чухал юм. Энэ дотор бүх хүн багтана. Бөө, лам, ус төрч бүх хүн багтана. Тэг бид нар чинь хэдний өөрсдийгөө өөр нэр томьёогоор томьёолоод байгаа боловч бид гэрийнхээ хаалгыг хагаад гэртээ ороход бид яг л хүн. Ангарвал гэртээ орвол зайран биш шүү дээ. Би яа хүн шүү дээ, хань хүн. Тэгэхээр яг энэ биднийг нэг л төвшөнд авчиж байгаа зүйл бол бидний соёл ёс суртахууны асуудал байхгүй юу? Энэ дээрээ одоо удган зайран улаач нар энэ ч анхаарах хэрэгтэй байна. Үзүүлж харуулж байгаа хүмүүс нь ойлгож байгаа. Юу нь бол хүмүүс бүх хүн янз янзаар өөртөө гоё хүлээж аввал тэгвэл найзаа нөгөө түрүүн яасан штэ. Ийм асуулт найз нь одоо энэ дээр хариулт авъя гэж бодож байна. Хоёлаа маш сайхан сэдвүүдийг ярьлаа. Хүнд үнэхээр хэрэг болохоор үнэтэй мэдээллүүд ярилцлаа гэд найз нь бодож байна. Ийм байна. Түрүүн хоёлаа ингэж ярьсан шүү дээ. Яг энэ дэлхийн нийтээрээ энэ дотоод далд ухамсар энэ сүнслэг байдал сэргэж байгаа үед манай энэ язгуурын бөө мөргөл тэр хүмүүсийг шашинтай байх үе одоо улс орнуудыг шашинтай байхад энэ язгуурын бөө мөргөл байсаар байсан. Энэ ялгаа нь яг Монгол язгуурын одоо бөө мөргөл бусад ингэ улс орнуудынхаас ялгаатай юу ижилхэн байдаг уу? Ялгаатай. Тэр ялгаа нь яг юу вэ? За тэр маш том ялгаатай. Бусад орны бөө мөргөл тэнгэр төвтэй биш. Монгол бөө мөргөл тэнгэр лүү мөргөдөг. Та нэг юмыг анзаараарай. Олон улсын бүх бөөнөр дотроос Монголын бөө сүү их өргөдөг. Ерөөсөө
Тэгэхээр тэр Монгол бөө бол өндөр язгуур угшилтай учраас бид өөрсдөө тэнгэрээс гарч ирсэн ард түмэн гэж боддог. Тэгэхээр манай бөө мөргөл өөрөө төрийн хэмжээний бодлоготой, төр засах үүрэгтэй, дээрээс нард олныг соён гэгэрүүлэх ухамсартай тийм өргөн цар хүрээтэй шүтлэг. Гадна орны бөө мөргөлд бол хэдий сүнслэг байдал оршдогч тэр төрийн хэмжээний философи ярьдаггүй. Тэд тэгж сүү цагаа өргөдөггүй. Ер нь бол гадны бөөнийг учиргүй сүү өргөж явахыг би хараагүй юм байна. Монгол угсааны бөө гэдэг чинь Бурят, Тува бид нар биш үү дээ. Гэтэл одоо яг Солонгос бөө би аяхтай сүү өргөхийг бид нар чинь дээж өргөд байгаа шүү дээ 9 цацал. 9 цацалтай гадны бөө байна уу? Та бол одоо гадаадд их олон том зан үйлээр явж исэн бөөнөртэй таарж исэн. Гадны бөөнөрөөс ялгагдах юм энэ байна. Хоёрдугаарт бидний бөө мөргөл өөрөө нүүдлийн соёлтой холбогдсон учраас бидний сэтгэлгээний хувьд яг нүүдлийн ахуйн соёлтой тэр чигтээ уялдаатай. Энүүгээрээ гадны бөөгөөс бас нэг том ялгаа байна. Тэгэхээр бидний бөө мөргөл үнэхээр яг судлаад үнэхээр ойлгож чадвал тэр чигтээ хүн амьдрах том соёл ёс суртахуун болж таарж байгаа юм. Тэрний багахан хэлбэр нь зан үйл. Томоохон хэсэг нь тахилга. Тахилга, тайллага бол томоохон хэсэг нь. Багахан хэлбэр нь зан үйл. Би танд бүлэх, та надад бүлэх, нэг хүн засал их. Үлдсэн тэр хэсэг бол хүн, байгаль хоёр уялдан орших амьдралын ухамсар юм байхгүй юу? Тэгэхээр одоо цаг үед одоо юу гэдэг албан бус тоогоор хамгийн багадаа 30,000 орчим бөө байна гэж ярих юм. Албан бус тоогоор гэж судалгаа байна гэж ярьж байгаа байхгүй юу? Одоо би тэр одоо статистикийн тоо баримтыг авч нүдэрээ үзсэнгүй. Одоо ингээд миний сонсохоор тэгвэл манай энэ за боли 10,000 бөө удган бай гэж бодоход манай энэ хэд маань нийгмийн бас тодорхой хэсгийг эзэлж чинь тийм ээ. Тэгвэл энэ хүмүүс ер нь хооштой таны бодлоор яг хуу ингэж би нэг яг хуу нэвтрэлд орж байгаа болохоор асуу энийг хэсэг ингээл шашин болгох ч нэ бүү гэд нэг шуугсан те шуугалдаал явсан би ч бас нэр холбогдоод явж исэн. За дараа нь нэгдэж нийлэх нь зөв юм аа. Бид нар илүү үн цэнтэй ингэж хөгжиж хөдлөх ёстой юм аа гэд ингээ ярьж байгаа. Уламжлаа хамгаалах ёстой юм аа. Тэгэхгүй бол дураараа тонгочоод байна гэд ийм одоо бол яг яригдчихээн л да. Бидний дунд гэх юм уу энэ бөөнөр дотор. Тэгэхээр энэ талаар таны бодол хэцүү биш бол та энэ талаар өөрийнхөө бодлыг хэлвэл бөө шашин бол боломжгүй ш. Тэр чинь асар том судалгаа, маш том академик төвшний тэр чинь баталгаатай, нотлогоотой бөө мөргөл шашин болох ямар ч боломжгүй. Шашин бол нийгэмдэр амьдарж байгаа хүмүүсийн этик болоод нийгэмдэр зөв зохицсон амьдрах мянган жилийн турш явж ирсэн академик том судалгаа зүйл байгаа шүү дээ. Шашин болох боломжгүй болох гэж үзээд ч тэрний арга барил нь олдохгүй. Энэ бол хүний дотор оршдог хар цагааны туйл буюу нэг бол баярлах, нэг бол ундууцах гэсэн хүнд байсан тэр хоёр үйлдэлийг тайлбарлахдаа хар тэнгэр, цагаан тэнгэр гэж нэрлэгдсэн байна л да. Хүний дотор бухимдал байна, бас баяр байх юм байна. Энийг хар цагаан өнгөөр л ялгасан байна л да. Нэгдэл гэдэг зүйлийг би хувьдаа ойлгохдоо хүн гэж бид өөрсдөө хүний ёсороо нэгдвэл бидний бүх юм нэгдэнэ. Та лам би бүү. Хэдий та бид хоёрын мөргөлд нэг биш байж болох ч та бид хоёр нөхөрлөд нэгдвэл тэр ард байгаа хоёр юм маань нэгдэж байна л гэсэн үг. Тийм баримт зураг байгаа шүү дээ 30 хэдэн онд одоо энэ сошиал орчноор явж байгаа Монголд байсан бүх шашныхныг зогсоож байгаа зургийг дарцсан байдаг үстэй. Хамгийн болонд нь бөө. Тэр чинь тэгэхээр өнөөдөр бөөнөр бөөгөөсөө илүү хувь хүнийхээ нөхөрлөл Монгол хүнийхээ мөн чанараараа нэгдээсэ. Бид бол монголчууд. Тэгэхээр монголчууд бидний үзэл санаа, шашин шүтлэг ямар ч өөр байж болно. Гэхдээ бид энэ хөрсөн дээр монгол хүн учраас нэгтгэл хэрэгтэй. Бүх юм дээр нэгдвэл байх хэрэгтэй.
Тийм альва. Альва юм дээ. Тийм гадны энэ монголчуудын шүтж байгаа ямар ч шашинд хүртэл хөлийн зөвшөөрөх хэрэгтэй. Хар хором хотод бидний өвөг дээдс дэлхийн бүх шашинтнуудыг цуглуулаа, сүм хийдийн бариад тэр эрдэмтдээ мэрэгэн одоо лам мам юу гэдгийг те санмаартангууд хилцээд орчлон ертөнцийн хүн төрөлхтний сайн сайхны төлөө хилцээ сууж исэн ийм агуу түүхийг багтааж исэн өвөг дээдсийн үр ач вэж өөрсдөө биднээс сэтгэлээ уужим тавиад ийм нэг шудраг байгаад Жалга давны үзлээс салаад энэ одоо ойрд тэр дөрвүүд энэ бараг халах бөөч гэдэг юм уу тийм юм их яриалах юм бэ хүмүүс тэр чин Монгол гэж тэр нэрийн дор байгаа бүх ястан угсаатан хүмүүсийн тэнгэртэй буюу удамтайгаа харьцах хоёр арга байна шүү дээ. Нэг хэсэг нь тэнгэртэй, нэг хэсэг нь удамтайгаа харьцаж шүү дээ. Тэнгэртэй харьцаж байгаа хэсгүүд нь бол төр засаг, байгаль, дэлхий, орчлон хорвоогийн том асуудлыг яриа явсныг тэр бөөмөргөл гин. Удамтайгаа харьцаж байгааг бол хүний зовлонтой харьцаж байгаа. Тэгэхээр ийм бидний нэг ийм сэтгэлийн нэгдэл хэрэгтэй. Монгол хүнийхээ тэгэхээр бөөнөр нэгдхүүг нь тэр чинь бөө гэхээсээ илүү хувь хүн талаас Монгол хүн гэдэг утгаараа нэгдвэл бидний цаатлын юм бөөмөргөл нэгдэнэ. Үнэн дээр бол бид л тэрсэхгүй бол бидний дээр байгаа юм хоорондоо дэрсдэггүй юм баггүй юу? Асар том оюун санааны өргөн, уужим одоо стол нөгөө бидний хэлдгээр нөгөө бурхан гэж юу хэлдэг вүлээ те. Одоо бид нар жоохносоо сонсч өссөн. За одоо нэвтрүүлэг маань бас дуусах төгч जैन. Тэгээ би нэг миний нэг ийм би судалж үзлээ. Бас ийш тийшээ ингэж яваад. Ер нь манай Монгол шиг ингэж жоохон бөөм мөргөл тал руугаа гэх юм уугуулын шүтлэг нь арай илүү ингээд авч үлдсэн газар орон гэвэл манай Азууд байгаа шүү дээ. Азууд дотроо за дээрэс нь энэ дотор Япон улс над миний сонирхлыг их татсан. Японы бөөнөр маш их нэр хүндтэй байх юм аа. Одоо та түрүү хэлсэн шүү дээ. Хүннүүгийн тэр судалгааны үед байхад бөө хүнтэй уулзсан хүн бол маш одоо баярлдаг. Тийм ээ. Бөө хүн бол маш одоо нэр хүндтэй нийгмийн маш өндөр соёлтой нэр хүндтэй тэр хүн тэрнтэй уулзсандаа баярлдаг хэмжээнд тэр цагийн бөө хүн өөрсдийгөө тийм гоё үн цэнтэй нандин одоо чухал хамгийн авч явж гол юм нь ич шид биш. Тэр ухаан байсан. Соёл маш өндөр ухаантай. Ухамсар хүний амьдралыг ич шидээр биш юмаа гэхэд эвтэйхэн 3 үгээр засаад явуулчихдаг. Тийм өндөр. Тэгэхээр Тэгэхээр нөгөө Японыг би харж үзлээ л дээ. Тэгсэн чинь энэ дээр ийм байх юм. Манай Монгол бөө мөргөл шашин болох боломжгүй. Угаасаа цаг хугацааны явцад орон зайн хувьд хязгааргүй ийм оюуны эрх чөлөө дээрээс нь ийм одоо сайхан итгэж бишрэмээр хүний яг мөн чанартай холбогдсон одоо байгалыг амьдчилж үтсэн амьстай нь холбогдсон ийм зүйл шүү дээ. Тэгэхээр энийг бол одоо ямар нэгэн ингэ шашны баригдмал байж угаасаа боломжгүй. Тэгвэл бөө мөрөглөө бас энэ нийгмийн тодорхой түрүү хэлсэн 10-аад мянган бөөнөр байна. Энэ хүмүүс нэг тодорхой хэсгийг эзлээд байна, тийм ээ. Эдгээр хөөрхийн нийгмийн доторх стресс бухимдлыг тайлаад дор дорноо чадах чатгаараа бүр адаг ядахтаа сэтгэл зүйчийн зөвлөгөгч өгөө сууж ийн уул устаагаа амьдчлан хайрлаа гэд яриа сууж ийн. Энэ хүмүүст хийсэн бүтээсэн юм их бий энэ хугацаанд. Тийм ээ. Тэгэхээр энэ хүмүүс маань ер нь яаж одоо тэгж айхтар одоо хүндлэгдэж хүннүүгүй юу шиг хүндлэгдэж чаддгүй маа гэхэд энэ бөөхүн гэдэг сайхан нэртэй төртэй хүн байдаг юм шүү. Энэ хүн ёс зүйн хувьд бас их маш асар одоо соёл боловсралтай хүн байдаг юм шүү. Энэ хүн чинь соён гэгэрүүлдэг юм. Энэ хүн амьдралын бас үннийг хэлчихдээ юм шүү гэж хүмүүс ойлгож хүндлэгдэж баймаар байна. Тэхийн тулд өөрсдөө хичмээр байна. Тэнгүүт Японы тэр загварыг харахад ийм юм байна. Өөрсдийн тэр буддын шашинтай шүү дээ. Буддын шашинтай. Гэхдээ энэ байгальтай харьцаж байгаа бөө маягийн одоо төсөөтэй л гэж хэлье. Яг манай Монгол бөө бол харьцуулшгүй сайхан зүйл. Одоо би олон нийтийн шүлжээн дээр ярьж штэ. Тэгэхээр яаж авч ясгүй яг энэ байгальтайгаа харьцах. Энэ улирлын тахилга тайлга. Энэ байгалийн тахилга тайлга. Уул усны тахилга тайлга энэ тэнгэр тайх зан үйл өөрсдийнхөө л хэлбэрээр тэр лус мусынхаа зан үйлийг маш ард түмэн хүндлээд яг тэр бөөнөр өөрөө бас яг л ийм бүгдээрээ хүндлээд их гоё хийлэх юм аа. Шашин биш ч гэсэн тэгж хүнддэх юм. Тэгвэл тэд нар өөрсдөө гоё нэгдсэн байгаад байгаа байхгүй юу? Тийм байлаа. Миний мөрөөдөл бол ийм бас ийм хүсэлтэй. Тэд нар бөөр нэгдээгүй Япон хүмүүс нь нэгдээд байгаа маа. Хүмүүс нь нэгдээд. Тэгэхээр хоёрдугаар өнөөдөр яг энэ бидний бөө мөргөлд бол маш эрдэм номтой бас нэг бөөнөрийн бас нэг оюун санааны бас нэг чиглүүлэгч буюу манлайлагч бөө буюу бас ингээд энэ том юмыг
олон бөөнрийг тийм хүн хэрэгтэй. Би тийм хүнийг гарч ирэхийг бас хүлээдэг. Тэгвэл би ч тэрийг дагаад бас уул ус дахиад мөргөөд сайхан явна. Хүн бол амьдралаараа л хүмүүсийг дүгндэг гэдэг. Бид нар бөөгийн тогоонд өөрсдөө олон жил биш ч нэг 20 жил бол буужчихлаа тийм ээ. Тэгэхээр ард түмэн маань ч гэсэн нөгөө нэг очоод сайхан бол зориод одоо зөв үлгэрлэж зөв одоо үлгэр дуурайлал зөв зүйлийг л дэлгэрүүлж харуулах тийм л ухаантай мундаг бөөгөл хүлээж ин тийм хүмүүс одоо ийм сайхан олон нийтийн үйл хэрэг хийвэл би ч дагна. Би тэр хүмүүсийг би адилхан нэг бие цогцсон Монгол бөө гэдэг бол ганц ангар биш. Түмэн олон хүнээс бүрдэж вэж нэг том цул болно. Тэгэхээр мундаг ухаантай бөөнөр байна. Би одоо шууд нэр цохоод яах вэ? Тэгтээ миний дотор дүгнж байгаа хүмүүс байгаа. Би тэр хүмүүсийг бас сайн сайхан юм хийгээсэ, хийж үтээгээсэ олны энэ сэтгэл санаа монголчуудын нэг соёлын дархлааны эзэн байгаасай. Гал дахиад байна. Яагаад гал дахиад байна? Тэр гасааж байгаа галдаа биш юм аа. Тэр галыг тойроод нэгдэж байгаа монголчуудын соёлын дархлаа юм. Бид бол монголчууд. Тэгэхээр энэ том тахилга тайллагыг чинь яг ном журмаар нь зөв сайхан хийж чадвал тэр монгол гэдэг хүмүүсийн соёл уламжлалын нэгэн том нэгтгэл буюу соёлын дархлаа. Бид чинь тийм юмн дээр л нэгдэж байна. Цагаан сараар нэг нэгдэж байна. Наадмаар нэг нэгдэж байна. За нэг шинэ жилээр арайч нэгдэх нь хаашаа. Тэгэхдээ ингээд дотроо талцаад байна шүү дээ. Тэгэхээр улс үндэстэн дотор нь талцуулахгүй тулд заавал төрийн бодлогоор баяртай болгодог байсан гинэ. Тэгээд ийм баяр бүтээж том баярууд гаргаж энэний өмнө овг отгийн ёсоор байхад яаж тэр хүмүүсийг нэгдэх нэг болгох вэ гэдэг хамгийн том арга нь төрд ёс үүсгэхээс өмнө тахилга байсан байна. Тэр тахилгын ачаар тэр хүмүүсийг нэгдэх нэг цул үзэл санаанд оруулж ирсэн. Тэргээрээ тэний тарих угаах гэж байгаа юм биш. Ямар нэг юм рекламдах гэж байгаа юм биш. Зүгээр бид бол монголчууд. Бид нүүдлийн соёлтой ард түмэн. Хэдий бид энэ даяарчлагдж байгаач бид өөрсдийн ондоошилтойгоо үлдэх ёстой. Энэ бол бидний ондоошил мөн үү? Тэгэхээр бид нэр хичнээн улс орон даяаршиж янз болж байгаач бид бол агуу түүхтэй соёлтой элэг энтерн гэдэг үгтэй миний энэ хэлж байгаа үгийг гадаад хэлээр орчуулах гээд үзээрэй. Орчуулахдаггүй. Тэгэхээр монгол хүүхэд ширгэлдэг юм. Монгол ээжил хүүхдийнхаа төлөө элэг энтерж ийн өр өмөрж ийн гэж үг гаргадаг юм. Тэгэхээр бидний энэ сэтгэл оюуны ийм хүнлэг байдал маань алдагдаад байгаа учраас энэ хүн буюу монгол хүний хүнлэг ёс суртахууныг буцаад сэрэх хамгийн энгийн арга бол энэ шүтлэг буюу тахилгын арга. Энэ тахилгын аргад явсан хүн болгон баярлан нэгдэж дотоод галтайгаа уулзж байгаа юм л да. Гал асааж ийн хүн болгоны гал асаж шин. Яг миний л одоо дүгнэлт уучлаа. Гой байна. Надад үнэхээр сайхан. Тэгэхээр би энэ том тахилга, цайлга бүх юм дэмждэг. Яг би оролцдгоо уучлаарай. Алсаас тэгээд яг энэ сүүлийн хэлсэн үг бас маш гоё үнцэнтэй байлаа. Одоо яг сүүлийн ганцхан асуултыг асуугаа нэвтрүүлгээ өндөрлөе. Энэ монголчуудын эртний таны судалгаа энэ уншиж явцад чинь эртний тахилгуудын дөрвөн улирлын тахилга байсан уу? Хаврын өдөр шөнө тэнцэх намар одоо 9 сарын 22 ингээд 3 сарын 22 зуны ингээд урт өдөр те өвлийн ингээд хамгийн урт шөнө. Энэ дөрөв дээр онцгойлсон тийм бөөгийн зан үйл хийжсэн тийм энэ одоо тэр бөөгийн энэ судалгааны юунууд байх юм уу? Би энийг одоо энэ судалгааны үлдсэн баримт нь Өлийн халдсан давааны 13 овоо буюу Хөвсгөл аймгийн Улаан уулын овоон дээр байгаа. Өвлийн эзэн, намрын эзэн, хаврын эзэн, зуны эзэн. Тэгээд эн чинь энэ дөрвөн улиралд дөрвөлөнд нь тахилга өргөж исэн ёс байна. Ямар сайн. За энэ дөрвөн улирлын тахилгыг яг яаж хийдэг, ямар байдгийг би нарийн мэдэхгүй. Зүгээр дөрвөлөнд нь тахилга өргөж исэн буюу дөрвөн улирлын эзнийг нэр өгөөд нэрийдээд бүр тэгж онголж тахиж исэн ёс байна. Тэгэхээр цаг агаартайгаа нүүдэлчин хүмүүс хамгийн сайн харьцдаг байхгүй юу? Тэгэхээр цаг солигдох буюу өвөл ирэхээр нэг зан мөл. Хавар ирэхээр
нэг зан үйл. Тэгэхээр нүүдлийн соёлтой хүмүүс дөрвөн улирлын тахилга байсан. Тэр дотор төрийн тахилга, за газар усны тахилга, овог отгийн тахилга, ураг удмын тахилга одоо янз янзаараа байсан. Энэ ингээд цагийн уртад хувьсаал явсан болохоос дөрвөн улирлын тахилга байлгүй яах вэ? Энэ бөөд дүрм байхгүй мөртлөөсөө ингээ харж байхад яг бит хоёрын мэд хугацаа шүү дээ. Та бит хоёрын бөө болж исэн цаг хугацаа бол ойролцоо тий. Тэгэхээр энэ одоо энэ бөөгийн тогоондоо явсан цаг хугацаа. Тэгэхээр бит хоёрын туулсан цаг үед харж байхад тийм дүрм журам ном судар байхгүй бид нар дур дураараа л явлаа шүү дээ. Гэхдээ яалтчгүй нөгөө нэг юм үнэнд юм гүйцэгднэ гэдэг шиг аяндаа тэр цаанаа бид нар дээрээ нэг юмтай уучраас байж байгаад нэг 10 жилийн явцад юм ингээд нэг юм тодорхой ингээд хуваагдаад явдаг юм байна. Жишээлбэл одоо та бит хоёрыг 2005 он, 8 оны үед бөөмөгээд ингээд бодож байгаа л тахилга тайлга гэд бодож байгаа залуу байхад хизээл хаврын өдөр шөнө, зуны өдөр шөнө дөрвөлдэлтэй ярьж ирсэн. Гэтэл одоо бөө болгон 9 сарын 22, 3 сарын 22 гэдэг болж цаг тоололтойгоо харьцаад байна л да. Утх нь цагаан сар хийх гэж гэдэг чинь хаврын улирлаа хүлээж авч штэ. Тийм тэрэн шиг Монгол хүн цаг тоололтой буюу цагтаа харьцаж байгаагийн нэг хэлбэрийг дөрвөн улирлын тахилга гэж байгаа. Яг өнөөдрийн энэ зүгээр ингээд 12 жил ингээд зурцсан цаг гараагүй ч байгаагүй ч гэсэн байгалийн цаг гэж байна штэ. Одоо бид нар томьёолол ийм цаг болгоцсон. Тэгээ бид бол нэг тэнгэрийн доор нэгдэж ирсэн. Дэлхийд Монгол бөө бол мөнх тэнгэрийн доор бүгд нэгдсэн. Тэгээд миний бол санснаар бүх юм сайхан болох л байх. Алдаа оноо гэдэг чинь заавал нэг байдгийг шүү дээ. Тэгтээ яах вэ? Тэгээ цагийн уртад бүх юм ерөөлтэй дөө одоо тэгээ болно доо гэдэг. За тэгээ манай одоо миний урилгыг хүлээж аваад найзтайгаа энэ 2 дугаар улирлын эхний зочин болоод маш гоё үн цэнтэй яриа өглөө. Болдог бол би ч гэсэн өөрөө одоо чиний ам руу орчихгоо яриа суумаар байна. Маш их баярлалаа ирсэн. Таны цаашдын үйлд нь хамгийн сайхан бүхнийг хүсье яа. За бас найзтай баярлалаа. Энэ олон сайн үйлийг хийж явдаг. Би бол чамайг сайн мэднэ. Баярлалаа найз. Одоо эрэгтэй хүнийхээр илүү ноён нуруутай гэдэг шиг юм ихтэй. Тэгээ үнэлсэнтэй цагаа зориулсанд баярлалаа. Бас эрхэм олон үзэгчид бас ингээд энэ олон хүмүүс энийг зориулаад суугаад хүндлээд үзэж байгаа бас энэ олон үзэгчдтэй бас баярлалаа. За та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзцаая. Шинэ онд баярлалаа.